Орой минь төргийн үзэгчдээ улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Цолмоо оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Цэрэн давшин Цолмон 1970 онд Архангай аймгийн цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын политехникийн дээд сургууль, 1982 онд намын дээд сургууль, 1987 онд Москвагийн дипломатын академид тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилдээ профессор, эдийн засгийн ухааны доктор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолтой. 1976-аас 1977 онд Мах консервын комбинатад цахилгааны инженер, 1977-оос 1980 онд хөнгөн хүнсний үйлдвэрийн яамд инженер, 1982-оос 1984 онд Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороонд хилцэн эрхлэгч, 1987-оос 1990 онд гадаад явдлын яамд хилцэн орлогч дарга, 1990-ээс 1992 онд хөдөлмөрийн сайд, 1992-оос 1994 онд ЮНЕСКОгийн үндэсний комиссад ерөнхий нарийн бичгийн дарга, 1995-аас 1996 онд Болгар улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1996-аас 2000 онд Оросын холбооны улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2000-аас 2006 онд Дилтапи хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал, 2006-аас 2008 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, барилга бот байгуулалтын сайд, 2008-аас 2012 онд үндэсний шинэ намын дарга, 2012 онд улсын хурлын гишүүн, аюулгүй байдал гадаад болгын байнгын хорооны дарга, 2014 онд засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон ажиллаж байна. За тэгэхээр улсын хурлын хаврын чуулганы завсарлагын хугацаа үргэлжилж байна. Энэ хугацаанд улсын хурл ээлж бус чуулганаар хуралдаж байгаа тийм ээ. Яг хаврын чуулганы хугацаанд улсын хурл бие даасан 20 хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан 64 хууль байна. Түүнчлэн олон улсын гэрээ хэлцэр конвенцийн хуулийг 16 хуулийг баталсан байна. Тэгэхээр яг эдгээрээс Батлан хамгаалахын салбартай холбоотой хамааралтай ямар хуулиуд байсан бэ? Тийм манай салбарын бас онцлог байна. Тэ одоо удаан жилийн түүхтэй за тэгээд бүх одоо үйлдэл бодлого батлагдсан дүрм журамтай норомтой одоо байдаг учраас харьцангуй одоо доктортой амжилттай явж байгаа ийм салбараа гэдгийг юуны өмнө хэлэх байна. Тэгээд олон зүйл нь бол одоо жил болгоно давтагддаг. Тэгээ ийм зүйл байдаг. Тэгээд тэр нь бол одоо тогтоосон журамдыг одоо нормынхаа дагуу явж байдаг. Тэгтээ олон улсын хамтын ажиллагаа боловсон хүчин бэлтгэх эдийн засгийн чиглэлээр бол тухай үедээ олон одоо санаачлаг гарч тэр нь бас дэмжигдэж явдаг. Тэгэхээр манай одоо эрх зүйн шинжилгээний гол баримтчиг бол Батлан хамгаалах бодлогын үндэс. Тэгээ одоо улсын хурлд орж ирэхдээ бол Монголын төрийн цэргийн бодлогын үндэс гэсэн одоо баримтчгийг хэлцэж явж байгаа. Тэгээд одоо эрх ээлж чуулганаар бол эцэлж гаргахаар байгаа. Тэгээд энэ үндсэн баримтчиг батлагдах юм бол эндээ одоо үндслээд 6-7 одоо Батлан хамгаалах зэвсэгт хүчний чиглэлийнхаа одоо цэргийн алуу хаах явдлыг бол сонгуулах чиглэлийн хуулиудыг бас шинчилж оруулах ёстой. Энэ дээр бол манай мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Бодлогын баримтчгийн хувьд бол бас сүүлийн 3-4 жил манай салбарын хүмүүс бусад одоо үндэсний аюулгүй байдал холбоотой ийм салбарынхаа одоо мэргэжлийн хүмүүс боловсруулад тэгээд ерөнхийлөгч одоо зэвсэгч хүчний ерөнхий командлагчийн хувьд бол улсын хурлд өргөн барьсан хэлцэгдэж байгаа ийм зүйл байна. Тэгэхээр хаврын чуулганы хугацаанд үйлдвэрчлэлтийг дэмжих хууль гэж батлагдсан тийм ээ. Энэ хуулийн хүрээнд Батлан хамгаалахын яам бол үйлдвэрчлэлтийг дэмжих чиглэлээр энэ оны эхээр ажилтны яамтай санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр яг эдгээрийн уялдаа холбоо үйл явц ямар байдалтай үргэлжилж байгаа талаар. Тэгэхээр ер нь бол аливаа Батлан хамгаалах, аливаа улс орны одоо Батлан хамгаалах салбар бол аль болохоор өөрийнхөө одоо дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангагдах гадны улс орноос аль болохоор бага хамааралтай байх бодлого баримталдаг.
За манай хувьд бол бид нар бас одоо энэ манай засгийн газар байгуулагдсны дараахан аж үйлдвэрийн яамтай хамтраад манай хангалтанд одоо хэрэгжилж болох дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжиж гэдэг одоо харилцан санамж жижиг байгуулсан байгаа. За энэнийхээ дагуу бас одоо 4-5 сард бид нар бол энэ хувийн компаниудын батлан хамгаалах салбарт одоо нийлүүлж болох бүтээгдэхүүний үзэсгэлэнг одоо манай яамн дээр гаргасан байгаа. Энэ нь бол одоо нийлүүлэх тал за манай яам хэрэглэгч гэдэг утгаараа хэнд юу байна, ямар зүйлийг яаж хэрэгжилж болох вэ гэснийг тодтогсон. Тэгэхээр энэ дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих энэ чиглэлээр бол бид нар ажиллаж байгаа. За энэ дээр бол бас саад бэрхшээл байд юм байна. Ялангуяа одоо тендерийн хууль байгаа. Тэгэхээр ингээд одоо олон жилээр төлөвлөөд их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад үйлдвэр байгуулахад одоогийн өнөөдрийн манай тендерийн хууль бол саад болж байгаа. Жишээлбэл би одоо энэ жил үйлдвэр бариад гутал хийлээ гэж бодоход хойдон миний гутлыг батлан хамгаалах салбар авахгүй юу гэдэг нь өөрөө баталгаагүй. Жил болгон тендер зарладаг. Тэгэхээр энийг бол бас одоо засгийн газар дээрээ ярьж байгаад нэгэнт хөрөнгө оруулаад үйлдвэр барьж байгаа тийм хөрөнгө оруулагчтай бол тэр нь бол мэдээж дотооддоо хийсэн бүтээгдэхүүн бол үнийн хувьд ч гэсэн гаднаас авж байгаагаас харьцангуй хямдхан тусч байгаа юм л. Ийм доктортой үнийн нөхцөлд бол 2-3 жилээр гэрээ хийж аль талдаа баталгаатай байх ийм зүйлийг ч гэсэн одоо тендерийн хууль тусгаж өгөх ёстой юм байна гэдэг нь бол харагдаж байгаа. Гэхдээ яг бас нэлээд олон зүйл дээр бол манайх одоо нийтлэг тендерийн хууль бас үйлчлэхгүй аль болохоор нөгөө одоо нууцын зэрэгэлтэй салбарын онцлогийг харгалздаг тийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энийг илүү өргөтгөөд хамгийн гол нь хөрөнгө оруулагчтай удаан хугацаанд хэн хэндээ баталгаа өгөөд чанар нь сайн үн өртөг нь харьцангуй хямдхан ийм бүтээгдэхүүнүүдээр бол тийм дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байл. Бид иргэн таны амар амгалан сахиуд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэнээ үнэлээ, хуулиа дэдлээ. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. Тэгэхээр яг батлан хамгааллын салбарын худалдаа авалт гэж яригдахаар батлан хамгааллын салбарын эдийн засгийн чадамж хэрвээ гэдэг асуудлаас нэлээд яригдэн тийм ээ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн албаны авсан мэдээлэлэр болвол дотоодын нийт бүтээгдэхүүний тэг 193% та тэнцэх хэмжээний санхүүжилттэй байдгаа гэдэг тоо байна л да. Тэгэхээр та үүн дээр тий ер нь яг батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа хөрөнгө мөнгө бол ер нь шаардлага хангалттай байгаа л да. Тий тэгээд бусад улс орнуудад бол 2%, 4%, за зарим улс орнууд бол 20% хүртэл төсвийнхээ одоо төсвөөсөө бол батлан хамгаалах салбарт зарцуулдаг байгаа. За манай мэргэжлийн хүмүүс бол бас одоо энэ чиглэлээр ялцж байхад бол бас 4% дор хаяж байх ёстой гэсэн юм ярьдаг. За 0 одоо 1% хүрэхгүй л тийм хэмжээтэй байна л да. Энэ нь бол нэг өнөө маргаашийн өдөр тутмынхаа лимийг хангаж байгаа болохоос биш нөгөө зэвсэг техникээ шинчлэх, сайжруулах, байгаагаа засаж зэгцлэх, за шин төрлийн одоо үүсч байгаа аюул заналт уялдуулсан тийм шин төрлийн техник ялангуяа шуурхай үйл ажиллагаа хангах тэгээ нисэх чиглэлийн одоо чадамжийг нэмэгдүүлэх гэсэн энэ зорилтуудыг хангахад бол үнэхээр хүрэхгүй байгаа. Тэгээ за бас нэг дэвшилтэй зүйл бол зөвхөн одоо манай салбар бол зөвхөн төсөв дээр суугаад байх биш. Тэгээ өөрөө одоо эдийн засгийнхаа суур чадварыг бэхжүүлэх ийм шаардлагатай байгаа. Жишээ нь инкийг сахиулах үйл ажиллагаанаас одоо орлого ордог болсон. Тэрийг улс бүтээгчний хөгжлийн сандаа төвлөрүүлээд тэгээд тэндээсээ бол одоо бас тодорхой чиглэлээр зарж болохоор байгаа. За улс орны бүтээн байгуулалтанд оролцох замаар бас эдийн засгийнхаа суурийг бэхжүүлэх. За тэндээсээ бас орсон орлогоороо зэвсэг техникийн шинчлэх ийм боломжууд байгаа. За олон улсын хамтын ажиллагааныхаа боломжийг ашиглаж бид нар бол бас одоо шинжилэл
хийж байгаа. Тэгэхээр эднэрийг бол улам эрх зүйн хувьд баталгаажуулах, тоо хэмжээний хувьд бол улам нэмэгдүүлэх, энэ их усруудын одоо төрлийн ч гэсэн нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол бид нар одоо бодлого боловсруулалт, санал онол тавьж ингэж ажиллаж байгаа гэдгийг хэлэх байна. Та тэгэхээр яг хаврын чуулганы завсарлагын хугацаанд сая орон нутагт ажиллаад ирсэн тийм ээ. Орон нутагтах зэвсэг түвшний байгууллагуудын ажил байдлыг газар дээр ямар байна вэ? Тийм, бид нар бол Монгол улсын одоо бас батлан хамгаалах концепцийн нэг чухал хэсэг нь бол орон нутгийн хамгаалалт гэж байдаг. Тэгэхээр бүх нийтийн одоо цэргийн албаг гүйцэтгэх бид нэр үндсэн хуулиараа үүрэгтэй. За энийг орон нутгийн зохион байгуулах арга хэлбэр нь бол бас орон нутгийн хамгаалалт гэж хэлж болно. Тэгээд одоогийн 12 онд одоо батлагдсан засгийн газрын хөтөлбөрт бол одоо бүх аймагуудад одоо зэвсэг түвшний нэгж тийм ээ цэргийн ангууд байгуулъя. Ялангуяа инженерийн чиглэлийн, экологийн чиглэлийн бүтээн байгуулалтанд оролцох бололцоотой ийм чиглэлүүдээр шинээр байгуулъя гэсэн бодлого батлагдсан байгаа. Тэгээ одоо бол цөөн хэдэн аймагт байдгүй. Тэгээ сая бас баруун аймагуудаар явхад бол 5 жилийн өмнө Баян хонгор, Баян үлгийн аймагт байгуулагдсан одоо барилгын цэргийн ангуудын ажил төрөлтөд танилцсан. Тэгээ энэ нь бол одоо хөдөө орон нутагт их дэмтэй тустай ийм зүйл болсон байна гэдгийг одоо орон нутгийн удирдлагууд хэлж байгаа. За бидний хувьд бол бас одоо 50 цагт, ингийн цагт бол цаг нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх, бүтээн байгуулах ийм дадлага дуршлагаа эзэмшиж явах ёстой гэдэг утгаараа бол маш чухал байгаа. Тэгээ бас зарим аймагуудад цэргийн одоо инженер, экологийн цэргийн анги байгуулах боломжийг бас газар дээр нь судалсан. Тэгээд олон аймагуудаар яваад мэрэгжлийн ангиудын одоо ажил байдалтай газар дээр нь танилцсан шалгаж, заавар зөвлөгөө өгч, шийдэх асуудлыг шийдэж, мөн одоо энд ирээд дахин боловсруулах, сайдын зөвлөөр хэлцэж, эцэслэн шийдэх тийм зөвлөдийнхаа жагсаалтыг гаргаад тэрнийхээ дагуу одоо бас тодорхой тушаал шийдвэрүүд гаргаад ингэ явж байна. Тэгэхээр яг хууль тогтоомжийн хэрэгжилтийн тал дээр ажил байдал ямар байна вэ? Дээрээс нь орон нутгийн одоо зэвсэг түвшний анги нэгтгэлүүд эрх зүйн орчны талаар танд шинтгэлийн хүрээнд ямар нэгэн санал онол гаргасан зүйлүүд юу байсан бэ? Яг ер нь бол бас бид нарыг энэ баруун аймагуудаар явж явах үед бол Увс аймагт сумдын баруун бүсийн сумдын засаг даргын тамгын газрын одоо дарга нарын цугларалт болсон. Тэгэхээр энэ тамгын газрын дарга нар бол манай батлан хамгаалах цэрэг иргэний харилцаа дайчилгааны асуудлыг бол орон нутагт хариуцдаг. Суманд байгаа одоо манай салбарын гол төлөөлөл гэж үзэж болно. Гол зохион байгуулагч. Тэгээ энэ утгаараа бол одоо бас урд нь ч одоо төвийн бүс нь бол Хөвсгөл аймагт болцсон байсан. Сая Увс аймагт бол энэ цугларалт дадлага сургуульд болоод ямар нөхцөлд одоо тэр суманд юу хийгдэх ёстой энэ талаараа мэрэгжлийн хүмүүс хичээл номоо заагаад өөрсдөө одоо суманд байгаа туршлагуудыг харилцан ярилцаад ингээд тэм богино хугацааны сургалт хийж байгаа. Энэ ч гэсэн одоо хөдөө орон нутагт батлан хамгаалах ажил үйлсийг цааш сайжруулах чухал үүрэгтэй, чухал одоо ач холбогдолтой ийм арга хэмжээ болсон. Тэгэхээр түрүүний хэлсэн бас одоо үндсэн одоо батлан хамгаалах бодлогоо батлагдсны дараа энэ эрх зүйн орчныг сайжруулах түрүүний ярьсан 6-7 хуулийг шинжлэх хүрээнд бол энийг хийж болно. Энийхээ тодруулах зүйлийг бас орон нутгаар явж явахдаа тодтогсон. Зарим одоо санал онолыг шинээр одоо хөндөж ярилцсан байдлаар явсан л да. Тэгэхээр батлан хамгаалахын салбарын хөгжил гэдээ ярихаар хүний нөөцийн асуудал зайлшгүй анхаарал татна. Батлан хамгаалахын салбарын ажилчдын одоо нийгмийн асуудал болон дагалдах асуудлуудад яамны зүгээс хэрхэн анхаарал тавьж байгаа вэ? Тэгэхээр манай салбарын хүний нөөцийн асуудал бол бас харьцангуй сайн явж байгаа. Бусад салбаруудаас бол илүү л явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ энэнд бол бид нар бас гадаад хамтын ажиллагааныхаа боломжуудыг их ашигладаг.
олон улс оронд манай одоо салбарын хүмүүс төрөл бүрийн одоо курс, төрөл бүрийн одоо дээд сургууль, актемд бол суралцдаг. Энэ бололцоог бол бид нар манай салбарынхан үнэхээр сайн ашигладаг. Тэгээ хэлний болон янз янзын одоо улс орнуудын батлан хамгаалах салбарын онцлогийг таньж мэдэх, судлах, эзэмших. Тэгээ тэрийг одоо Монголын нөхцөлдөө баяжуулж хэрэглэх энэ чиглэлээр бол манай салбар бол сайн явж байгаа гэдгийг хэлэх байна. За манай салбарын хүмүүсийн одоо нийгмийн асуудал улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн одоо засгийн газраас бол манай салбарын одоо тэтгэм цалин хөлсний асуудлыг бол бууруулаагүй. Ямар ч байсан одоо өнгөрсөн жилийн төвшөнд бол хадгалсан. Тэгээд цаашдаа бол боломж гарахын хэрээр бол нэмэгдүүлнэ гэж явж байгаа. За нэг одоо тулгымдсан зүйл бол орон сууцны асуудал байдаг. Тэгээ орон сууцн дээр бол одоо албан тушаалын орон сууц хангах байдлаа нэмэгдүүлэх. За түүнээс гадна одоо цэргийн албан хаагчдад бол хувийн орон сууцтай болох, аль болох одоо эртнээс хувийн орон сууцтай болох чиглэлээр бол бид нэр бас одоо сайдын зөвлөлөөр хэлж дахин ярилцаж энэ удаан хугацааны ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг ашиглаад аль болохоор одоо олон хүнийг бол хувийн орон сууцтай болгох. За энэ дээр бол зөвхөн дээд өндөр албан тушаалынхаа хүмүүсийг биш одоо ахлагч нар гээд гол одоо дунд төвчний хүмүүсийнхаа за хөгшин залуу гэлтгүй одоо ахмадуудаач бодох хэрэгтэй. Залуучуудынхаа онцлог тохирсон арга хэрэгсэл механизмаа олоод аль болохоор олон хүнийг бол хувийн орон сууцнд хамааруулах ийм бодлого баримталж хэрэгжүүлж явж байгаа. Хуйлаан ягштал мөрдөж тэнгэрийн зарлиг гэж дээдлсэн цагта Монгол үргэлж мандаж байсан. Модон шөньё Чингис хааны үеэс их ёсон тогтсон Монголын хүч хуйланда. Хуйлаан дээдлцгээе. За тэгэхээр батлан хамгаалгын салбарт жишээ нь одоо бусад салбарт байдаг шиг боловсон хүчний дутагдал ч юм уу тийм асуудал үүсдэг. Яг одоо залуучууд ирээдүйн иргэдэд эх орнч үзлийг төлөвшүүлэхийн тулд яамны зүгээс ямар арга хэмжээ авдаг юм бэ? Яг хийж хэрэгжүүлж байгаа ажлууд юу байна вэ? Ер нь бол боловсон хүчний бэлтгэл хангалт сайн байгаа. Тэгээ одоо яг тулгымдсан хүндэрсэн тийм дутагдал дутаад байгаа зүйл байхгүй. Харин ч нэг одоо бас нэг сөрөг гэх юм уу нэг хүндрэлтэй асуудал үүссэн байгаа. Тэр нь болохоор манай салбарт ажиллаад одоо тэтгэвртэй гарч байгаа хүмүүст нэг 36 сарын тэтгэмж олгодог. Тэрийн сангийн яамнаас одоо хангалттай одоо зохих хэмжээнд нь өгч чаддгүйгээс болоод тэтгэврт гарах ёстой хүмүүс нь гарч өгдөг. Гаргахаар одоо төлбөрийг төлж чаддаг. Тэрнээсээ болоод доороос нь бэлтгэсэн тооцоогоор бэлтгэсэн дээд сургууль, актем, янз бүрийн төвшний сургалтанд хамаарагдаад бэлтгэсэн хүмүүстэй боломж олгох явдал нь хязгаарлагдчихдаг. Тэгэхээр тэнд бол дутагдал гэхээсээ илүү баг илүүдл үүсэх гэдэг ийм зүйл байгаа. Тэгээд бид нэр одоо сангийн яамд асуудал тавьж ирэх жилүүд бол аль болохоор одоо энэ хугацаанд цэргийн албан хаагч тэтгэвртэй гараад дараагийнх нь бэлтгэсэн залуучууд шинээр орж ирэх ийм нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг л одоо тавьж байгаа. Оюутан цэрэг гээд бас сүүлийн 2 жил хэрэгжүүлж байгаа ийм төсөл бол амжилттай явж байгаа. За бид нар бол одоо бас зарим томоохон хувийн сургуулиудтай хамтраад одоо Монголын үндэсний их сургуультай жишээлбэл хамтраад цэргийн танхим гэж байгуулъя. Тэгээд цэргийн танхим нь бол одоо цаашдаа тухайн сургуульд энэ цэргийн мэрэгжил эзэмшүүлэх ер нь цэргийн дэг журам сахилга одоо бат гэсэн энэ одоо давуу талуудыг бас сургуулийнхаа үйл ажиллагаанд ашиглахад хэрэгтэй. Залуучуудыг цэрэг эх орны хүмүүжүүлэх хамгийн гол нь дадлаг туршлагатай байх чиглэлд бол маш их хягцгарна гэж бодож байгаа.
зардлын уулын хувийн сургууль хариуцаад мэрэгжлийнхэн талаас бол манай Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын яамны одоо мэрэгжлийн хүмүүс чөлөөндөө гарсан ахмадууд оролцоод ингээ хэрэгжүүлээ. Тэгээ нэг сургууль дээр одоо энэ амжилттай болох юм бол төрийн өмчийн одоо томоохон сургуулиуд дээр хэрэгжүүлж болохоор байгаа. Тийм учраас бид нар бол одоо яг өнөө маргааш дайдах гад байлдах гад байгаа тийм аюул бас ховор байгааг бол ойлгож байгаа. Тийм учраас хувь хүмүүсийн цэргийн бэлтгэл, арга ажиллагааныхаа бэлтгэл энийг л байнга тасралтгүй одоо сайжруулж байх ёстой. Шаардлага гарах юм бол бас одоо цэрэг техникээ бол хөрөн мөнгө зараад шинжилж болно. Тэгэхээр бид нар бол бас цэрэг техник одоо хуучин байна, юм байна гэж ярихын голлохоосоо илүү хүмүүс бол ингээд цэрэг техник нь бэлэн болох нөхцөлд л одоо цэргийн албан хаагч, цэргийн энэ манай Батлан хамгаалахын систем одоо үр дүнтэй ажиллах энэ бэлтгэлээ л байнга базааж явах ёстой, байнга сайжруулж явах ёстой гэсэн тийм илүү одоо прагматик бодлого баримталж байгаа гэж бас хэлж болно. Тэгэхээр өнгөрсөн 2015 оны хаврын чуулганы хугацаанд Монгол улс Япон улстай Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах чиглэлээр одоо хууль батлагдсан байгаа тийм ээ. Тэгээ инженер болон эмнэлгийн чиглэлийн ажилтнуудыг бэлтгэнэ гэж байгаа. Яг үүнтэй адилхан одоо хичнээн улстай Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа үргэлжилдэг байна. Тэгэхээр ер нь бол манай Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа бол их өргөн хүрээнд явагдаж байгаа. Тэгээд хоёр хөрш орон байна. За тэгээд бусад одоо Турк, Япон, Солонгос, Энтхэг зэрэг орнуудтай бас нэлээд өргөн хүрээнд хамтын ажиллагаа явагдаж байгаа. Саяны яг тодорхой асуудлын хувьд бол энэ жил бол бид нэр Турк улстай одоо харилцсан нууцлалыг хадгалах тухай гэрээ байгуулсан. Тэгээд тэр нь бол цаашдаа одоо Батлан хамгаалахын салбарын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бол зайлшгүй нөхцөл болдог. За мөн одоо инкийг сахиулах чадварыг нэмэгдүүлэх, за инженерийн болон эмнэлгийн талын одоо манай салбарын чадварыг нэмэгдүүлэх талаар Японтой бас хамтын ажиллагааны гэрээ хэлцээр байгуулсан байгаа. Ер нь Батлан хамгаалах салбарт бол хамгийн өргөн хүрээнд хамгийн олон арга хэлбэрээр ажиллаж байгаа нь бол Оросын холбооны улс байгаа. Угаасаа олон 10 жилийн уламжилтай. Тэгээд хоёр хөрштэйгээ бол өргөн хүрээнд ажиллаж байгаа. За бусад орнуудтай ч гэсэн түрүүн би Турк, Япон хоёрыг одоо дурдж хэлжсэн энэ мэтлэнгээр улс орнуудтай бол гэрээ хэлцэл байгуулад за мөн сүүлийн үед бол Чехтэй, Польштой гээд бас ярьж байгаа төлөвлөж байгаа зүйлүүд байгаа. Энэ мэтлэнгээр ер нь Батлан хамгаалахын хамтын ажиллагаа бол заавал гэрээ тодорхой санам жижиг бичиг баримтны хүрээнд явдаг ийм одоо онцлогтой. Тэгээд тэр чиглэлээрээ бол зах ёсоор явж байгаа гэж хэлэх байна. Тэгэхээр яг иргэдийн бас нэг сонирхох асуулт. Монгол улсын Батлан хамгаалахын салбарын чадамж олон улсад одоо хэрхэн үнэлэгддэг юм болоо? Үүнийг нэмэгдүүлэх тал дээр яамны зүгээс ямар ажил хийх юм болоо гэдгийг бас сонирхох байх тийм ээ. Тэгээ ер нь бол яг бид нар нөгөө инкийг сахих үйл ажиллагаанд оролцоод олон улсын одоо цэргийнхэнтэй хамтраад ажиллаад ингээ явж байгаа. Тэгээ энэ ажиллагаанд бодтойгоор оролцсон хүмүүсийн ярьж байгаа. За гаднаас ирээд бид нартай хамтарч ажиллах талаараа ярилцж байгаа хүмүүс энэ үнэлт дүгнэлтээр бол монголчууд, монгол цэрэг гэдэг одоо ойлголт бол олон улсын төвшөнд бол өндөр байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлд ирсэн зочин гэгтэл нэгдсэн үндэсний байгууллагын инкийг сахиулах ажиллагааны одоо гол хариуцсан дарга нь ирж бас бид нартай уулзаж ирээдүйн хамтын ажиллагааныхаа талаар ярьсан. Энэ хүрээнд ч гэсэн одоо монголчуудыг Монгол одоо инкийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монголын цэргийн албан хаагчдыг бол маш их өндөр үнэлдэг. Чадвар сайтай, хариуцлагатай, зохион байгуулалттай ийм одоо байдгаа гэдгийг бусад бас олон орнд оролцож байгаа юм чинь тэд нартайгаа харьцуулаад ингэж үнэлт өгдөг юм байлээ. Тэгэхээр энэ нь бол бас энэ ажиллагааг зохион байгуулж байгаа манай салбарын хүмүүс. За монголчуудын цэргийн одоо олон зуун жилийн уламжлал энэ болгоны л одоо үр дүн гэж хэлэх байна. За баярлалаа.
Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэж байгаа улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Цолмон оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа.